Тэгээ ямар ч энд бурхан биш That's why the churches cannot change the nation. Тийм учраас л тэр сүм чинь үндэстэй Because only the church he builds can change the Тэр nation. өөрөө барьдаг тэр сүм л үндэстэн өөрчилж чадах юм байгаа ш. Are you listening to me? Woo! This is, I can tell you, this can bring a revolution among Christians. Тэ. Яг энэ зүйл бол христчгүүдийн дотор жинхэнэ хувьсгал үүсгэндэ. And we need that revolution. Мэдээж бидэнд энэ хувьсгал хэрэгтэй. Because we have built companies. Яг л бид нар чинь 80 компани байгуулсан шүү дээ. Even our cell groups are like Тэ. companies. Бидний эсийн бүлэг хүртэл жижигэн охин компаниуд. We have social institutions. Бид нар чинь бүр одоо нийгмийн нэг тийм одоо in our институт church- болоод одоо хуурц. In our church, we care for people. Бэцсөндөө бид нар хүмүүс санаа тавьдаг. They do the same outside in society. Нийгэмд ч гэсэндээ тэд нар хүмүүс They care санаа for people. тавьдаг. They care for people, people don't change. Тий, тэд нар хүмүүс санаа тавиадаг нөгөөдөл нь юу ч өөрчлөгддөггүй. I mean, you visit the sick people, you can help them, they don't change, they're still sick. Тэднэрт тусалж болно. Өвчтөн хүмүүс өвчтөй хэвээрээ л үлдээ шүү дээ ер нь. You can visit the old people, Настай хүнийг эргий. you help them, you clean the Тэгээд apartments. гэр орны цэвэрлээ. You give them food. Хоол хийж өгье. When you leave them, they're still old. Тэгээд та орхиод гэрээс нь явъя. Тэд нар залуучахгүй өгшин хэвээрээ л байна. They are not become younger because you've been there. Та тэнд очсон чинь нэг насаар залуучих юм биш. They're still the same sicknesses, the same age. Яг адилхан тэгэл хидтэй. And you have to come back next week. Тэгэл та дараагийн 7 хоног дахиж ирэх хэрэгтэй байна. Hey, this is what we have been doing in churches. Тий, сүмүүдэд бид нар ингэж л хийдэг We care for шүү дээ. people. Санаа тавина. They don't change. Тэд нар өөрчлөгдөх. So we visit them. It's called visitation. Тэгэл тэргээ бид нар айлчлал гэж нэрлээд But айлчлал. no change. Ямар ч өөрчлөлт Why? гарахгүй. Because we don't have spiritual understanding about what the church is. Сүм гэдэг чинь юу юм бэ гэдэг тэр сүнслэг ойлголт байхгүй байгаа. But I have good news for you. Харин танд зориулсан сайнтай God байна. wants to tell us бидэнд энэ ойлголтыг хэлхийг what хүсэж kind байна. of church He wants. Ямар төрлийн сүмийг тэр хүсэж байгаа He юм? has always known what kind of church He wants. Бурхан ямар сүм хүсэж байгаагаа аль үргэлж мэддэг But байсан. because of lack of understanding, Ганцхан бидэнд ойлголт байхгүйгийн we build улмаас something бидний барьсан зүйл which нь is not working. ерөөс явдаггүй, явцгүй, It's not working. явуургүй. It exhausts us. Тэгээ биднийг бүр ингээд бүр шавхчдаг, сорчдаг. Pastors are the most exhausted people on earth. Пасторууд нь энэ дэлхийн хамгийн их одоо бүр туйлсан They should be the most energetic people on earth. Уул нь бол газар дэлхий дээр тэд нар ч яста асдаг хүмүүс байх ёстой штэ. They must be the most alive person in the church. Энэ сүм дотор хамгийн амьд хүн юм бэ гэвэл пастор байх ёстой But штэ. look at them Sunday morning. Харин тэднийг харах юм бол тэд нар бүтэн сайдрын өвлөө ёстой. They work hard the whole week амар их ажилтсан. To Туйлдтай keep people alive. ажилсан. Хүмүүсийг ингээд амьдруулах to care for everybody. Хүн болгон санаа That's a тавиад. social institution. Энэ ч зүгээр нийгэмд юм хийдэг л ах. God has something different. Харин бурхан өөр зүйл Amen. түүнд байна. So we need understanding. Тэгэхээр бидэнд ойлголт хэрэгтэй. We must seek Бид нар understanding. бүр ойлголтыг эрэлхийлэх We must become hungry for Бүр understanding. ойлголтоор өсөх ёстой. Can you say amen to Ойлгож байна уу? that? We must seek the scriptures. Бид нар бүр бичээсүүдээс We ирэх. must read the Bible like never before. Тэрс хизээж уншиж байгаагаараа тэр Библийг унших ёстой. Not to fulfill a Bible reading program, Хүсдэгтэй бүглэхийн тулд биш. but to get understanding. Сүнслэг ойлголтыг авахын тулд God, what is it you want? бурхан минь та яг юу хүсэж байгаа юм бэ? God, what is it you have in your mind? Та юу бодож байна? God, what is it you have for me? Та надад яг юу хэлмээр байна? Are you with me? Ойлгож байна уу? Second thing I told you, За хоёр дахь зүйл нь to refresh your mind. таны одоо санамжийг чинь сайжруулж We have to live according to understanding. Нэгдүгээрх нь болохоор ойлголтын дагуу God амьдрах will give us understanding. Бурхан бидэнд ойлголтыг өгөх болно. Amen. Ойлгож If you байна. seek Him with all your heart, Та бүх зүрхээрээ эрхэл юм бол түүнийг He will give you та understanding. танд сүнслэг ойлголтыг The өгөх Bible болно. says, if you lack wisdom, ask for Библи wisdom, хэлдэг тийм ээ. Мэргэн ухаан дутагдж гэнэ үү түүнээс гуй тэр өгнө. and He will give it to you Заавал өгөх болно гэж. generously, Бүр өгөөмрөөр өгнө гэж without байна. reproach. Ямар ч одоо тийм юм татгах юм But so байхгүй. few Christians are really hungry. Харин маш цөөхөн хүмүүс л өсөглөн байна Just христчүүд. come to the meeting, Тэгэл хүмүүс цуглаан дээр хурж have ирээ. a Christian lifestyle, Тэгэл амьдрал нь христчин bless everybody, стилтэй. smile everybody, Аль нэхэл их инээсэн but no байсан. real hunger for God. Харин бурхны төлөөс тэр жинхэнэ Hunger. өсөглөн гэж юм байх. To understand. Ойлгох юмсан гэсэн тэр Jesus said, байхгүй. Есүс хэлсэн байгаа. You will understand the truth, Та нар үннийг ойлгох болно. and the truth Тэр shall үнэн set you та free. нарыг чөлөөлөх болно гэж. Not just the truth, Зүгээр л нэг үнэн биш. but the truth you understand shall set you Харин free. зүгээр нэг үнэн биш заяа. Таны ойлгож авсан тэр үнэн чинь өөрийг чинь чөлөөлөх болно гэж хэлсэн юм.
So we need spiritual understanding. Тэгэхээр биднэрт тэр ойлголт хэрэгтэй байгаа Secondly, зүйлсдэг. За хоёр дахь We санаа юу must live вэ? according to priorities. Бид нар тэ бүр дэс дугаартай амьдрах хэрэгтэй гэж. As we get understanding, Бид нар ойлголтыг авлаа. we must prioritize. Бид нар бүр ингэж одоо эмх цэгцэг тогтоох хэрэгтэй. If you want to become an engineer, you must prioritize your education. Та жишээлбэл инженер болъё гэвэл одоо боловсролчин хүртэл цэгцэх хэрэгтэй өстэй. If you want to become this and to become that, Тий одоо ийм хүн болъё, тийм хүн болъё if you гэж want to бодвол become a champion, та авраг болъё гэж бодвол athletes, одоо тий хөнгөн атлетикийн авраг болъё гэж бодвол you must prioritize. та бүр эндээ зориулаад цэгцэх Cultivate байхгүй юу? that. Яг энийг бүр хөгжүүлэх To develop хэрэгтэй. that. Бүр эндээ өөрийгөө зориулах хэрэгтэй. We must have that mentality. Яг ийм сэтгэлгээ бидэнд байх хэрэгтэй юм аа. Amen. Ойлгож You байна уу? must prioritize your life. Өөрийнхөө амьдралыг эмхлэж цэгцэж If you дугаах. want something, Та ямар нэгэн зүйлийг if you хүссэн want гэж бодвол, understanding, та ойлголтыг хүсэж you байна. must prioritize your time. Та өөрийнхөө цагийг эмхлэх ёстой. You must know, Та мэдэх ёстой. what will I do to get it? Энийг авахын тулд би юу хийх ёстой Now, вэ гэдгээ. everybody knows that. Хүн болгон энийг мэднэ. Christians don't know that. Харин гэтэл чи христчингүүд They do юусоо everything мэдэхгүй. all the time. Христчингүүд бүх зүйлийг бүх цагт юу ч хамаагүй Prioritize хийдэг. your life. Тэгэж болохгүй. Эмх цэгц байх ёстой. If I want to fulfill my role in the kingdom, I have to Тий. prioritize. Би хаанчл доторх өөрийнхөө үүрэг оройлыг гүйцэтгэж дуусгахыг хүсчээвэл би амьдралаа зэгцлэх. I have invitations to countries. I say no, 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 and no. Тий. Одоо энд тэндээс ирсэн урилгуудад би үгүй гэж хэлдэг. Go, all the time. Тий. To India, I have a guy mailing me from India every second week for 2 years. Энийг тэгээс нэг залуу 2-7 оноос мэйл өчтдөг ирээч 2 жил. I told him no 100 times. These guys don't understand no. Бис 100 удаа нөө гэдэг ах чи ерөөсөө нөө ойлгохгүй баг. Not because I don't want to go, Би нэх одоо хүсэхгүй байгаа даа but биш. because I prioritize. Зүгээр л би миний хувьд зэгцтэй байхгүй юу? I want the kingdom to break out in Denmark. Тий, би Даанд бас хаанчл тэлээсэй гэж үгс. I want the kingdom to break out in Mongolia as well. Монголд одоо хаанчл үнэхээр асаасаа гэж. So I have to do certain things. Тэгэхээр надад хийх тодорхой зүйлүүд Because аль үжээ байна. I begin to understand how God works. Яагаад гэвэл би бурхан яаж ажилтгийг ойлгож But we эхэлсэн. try to do everything. Харин бид нар чинь бүх юм For хийх everybody. Тэгээс бүх хүнтэй. All the бүх time. хүмүүсийн төлөө бүх цагт. That's why nothing happens. Тэгэхээр юу бий болох вэ? It's like if I throw 10 balls at you, Би ингээд та нараас 10 бөмбөг шидтээ. you will not even catch one Та нар айгуул нэг нь ч барьж авах because you want them all. 10-ыг 10 ингээд барих гал ингээд саруулцаа. You could have caught one, Харин та зүгээр нэг нь л барих хэрэгтэй байхгүй maybe юу? two. If you have 2 hands, then you can catch Тэгээд 2. хоёртой бол зүгээр хоёрыг л And авахгүй юу? Тийм ийм одоо оновчтой цэгцтэй. maybe you catch none of them. Магадгүй та алийг нь ч барьж авч чадахгүй We байж try to do everything for байгаа. everybody. Бид нартэй бүх хүний төлөө бүх зүйлийг хийхийг That's why basically we don't чармаадаг. do anything for the kingdom. Гэхээр үндсэндээ бид нар хаанчлалын төлөө юу ч хийдэггүй гэсэн үг. We must prioritize. Тэгэхээр бид нар ийм байж Amen. болохгүй бөгөөд эмх цэгц байх Are you listening? Ойлгож байна уу? So when you begin to understand how God is working, Бурхан яаж ажилдгийг та ойлгож эхлэхээр as we begin to understand what church is about, тэгээ сүм гэж юу болохыг ойлгож эхлэхээр we must prioritize. бүх зүйлээ зүгээр тас гэж As we begin to understand our role in the kingdom, we must prioritize. хаач дотор миний хийх ажил энэ байна. Гингүүд чинь л хамаг юм чинь цэгцрэх ёстой. I prioritize my time. Би өөрийнхөө цагийг бас яг ингэж There are meetings I зохицуулдаг. don't go to. Тийм бүх цуглалтанд би явах There are ёстой. conferences I will never go to. Зарим бүх конференцуудад би явах ёстой. Because I know my priorities. Яг би юу руу явах вэ, юу руу эс явах вэ гэдгээ мэдж Are you байгаа with me? учраас ойлгож The байна. third thing I gave you last time was За, this. гурав дахь зүйл нь юу байсан бэ We гэхээр must have a sense of consequence. бид нар үр дагаврын тухай ойлголттой байх, үр дагаврыг мэддэг байх ёстой. Sometimes we do things and suddenly we are in a situation. Тэгээ бид нар заримдаа нэг зүйлийг хийгээл тэгээд байдалд орчдөг And штэ. then we are shocked. Тэгээ бүр шоконд ордог тэрнээсээ Oh, болоод. what is happening? Хөөе яна юу болчихвоо God, яа? what is happening? Бурхан минь яава ивэ? God help me. Бурхан минь тусаач. And we ask for help. Тэгээ тусламж гуйлаа. God will bring help. Мэдээж бурхан тусалдаг. But sometimes we must go beyond that. Заримдаа бид нар харин бүр халиад байдаг. Because maybe what is happening Яагаад гэвэл энэ болсон зүйл in your life таны амьдралд болсон зүйл is a consequence of something else which has happened. Тэ босон зүйл чинь урд нь босон зүйлийн үр дагавар байж болно шүү дээ. Some pastors ask me, Philip, help me.
Зарим пасторууд Филиппе надад туслаач гэдэг. We have such a terrible situation. Янаас бид нар амар байдалд орчлоо яана. Oh, I prayed and God helped us, but we are still there. Тэгэд би уулын залбирсан. Тэгээ бурхан бидэнд тусалсан. If you want to finish the race, бид нар дахиад ийм байдалд орчлоо. you must begin to think consequences. Замаан дуусгахыг хүсчихвэл альва юмд үр дагавар байдаг шүү гэдгийг үргэж бод. Because if you don't change certain things, Учир нь та тодорхой юмсыг өөрчлөхгүй бол you will have the same situations happening again and again and again. бүхэл амьдралынхаа туршид та дахин нэг асуудалд унаад л байх боломжтой ойлгож Then байна. we cry for help. Тэгээд туснаач гэж Then we ойлголоо. pray and fast. Тэгээд залбираал And мацгүй. God rescues us. Тэгээд бурхан тэгээд авраад л But if биднээс we don't change the source of the problem will happen again. Тэгсэн чинь бид нар бол тэгээ уулын тохиолдоод байгаа асуудлын үндсийг шийдэхгүй байгаа учраас тэрний үр дагавар болох асуудлуудаа дахин унаад байгаа That's байхгүй why юу? we are fighting the same issues all the time. Тийм л учраас бид нар амьдралынхаа туршид нэг л асуудалтай байлтаа. Year after year after year. Жил болгон. If you go like that, Ингэж явах юм бол you will not finish the race. мэдээж хэрэг уралдаан дуусгах гэж байхгүй шүү дээ. The race will finish you. Угаасаа тэр зам чинь таныг өөрөө ч алаа ич. Because the same things will happen again and again. The same problems. Нэг л адилхан юмны үр дагавар таныг алаад байгаа байхгүй The юу? same fears. Тэр л The айдас. same depressions. Тэр л одоо дарамт. The same collapses. Тэр л одоо хагарал бутрал. I had a church which collapsed. Тэгээ би ч одоо нэг бутарсан сүмд байж үтсэн юм. And I knew I cannot go on, have church. I have to learn something. Тийм тэгэхээр тэр нэг болсон одоо хагарлаас би юм сурах So ёстой my юм. wife and I, we asked God, God give us understanding. Тийм учраас бурханаас би хоёр гуйж ирсэн. Бурхан минь ойлголтыг өгөөч. Дахиж ийм зүйл So болохгүй. we understand why it happened. Тэгснээрээ бид нар яавал ийм юм болдгийг мэдэж авна. Because if we don't change it, the next church will collapse as well. Тий, хэрэг бид нар одоо тэндээс одоо Are you with me? алдаанаас сурахгүй тэр алдаа дахиад And we will автагдана. not finish the race. Тэгэж явсаар байгаад бид нар замаа Something will дуусгахгүй. happen again and again and again and again. Бидний зам дээр тулгараад байх нь шүү дээ. And we will never cross the finishing line. Тэгэж бид нар хизээж барианд орохгүй. Because all the time something has. Stay with me. Тэ над зүгээр шиг харсан юм. Асуудал давтагдаад иж болохгүй. This is the way Paul was running. Тийм учраас Паулийн одоо гүйж Run in авсан such a way. яасан бэхээр яг ингэж гүүгээрээ гэж Think Паул заасан. consequences. Үр дагаврыг үргэж бодож байгаа. There's some people, church members coming to me, Philip, I'm not growing. How come? Тийм тэгээд сүмийн маань зарим хүмүүс хурж ирээд ингэж хэлдэг. Би ерөөсөө өсөхгүй байна Филиппе. Pray for me. Миний төлөө залбираа. No, I will not pray for you. Үгүй би номлодгүй. Maybe you are not going because something inside of you is not in order. Угаасаа чи өний дотор ямар нэгэн зүйл эмхлэгдээг байгаа учраас чи өсөхгүй байгаа And юм if you шүү. don't correct it, Чи өөрөө тэрийг олж аваа засахгүй бол. you will stay where you are. Угаасаа чи байсан газараа Are you байж. catching this? Ойлгож байна уу санааг? We must understand this. Бид нар энийг ойлгох ёстой шүү. Are you with me? Ойлгож байна уу? The last point I had last time. За 11 сард миний ярьсан сүүлийн санаа Then we болох. have a break. Дараад нь бид нар I завсарлаа. had to refresh you a little Би bit. зүгээр та нарын ой санамжийг чинь одоо сэргээж биш үү? Last thing I remember was this. I hope. Сүүлийн зүйл нь яг энэ зүйл байсан байх. We have to run in such a way Бид нар ингэж гүөх ёстой. that we establish a pattern in our lives. Өөрсдийнхөө амьдралд бүр нэг тийм үлгэр дөөрэлийг үлдээх ёстой. Did I preach that last Yes, time? yes, yes. Okay. A pattern has to be established. Бүр нэг тийм загвар ерөөсөө бидний дотор бий болох ёстой. This is why God has to build something inside of us. Яг энэ зорилгын улмаас бурхан бидний дотор юмсыг босгож байхыг хүсдэг. It's not a lifestyle, it's a pattern Ойлгож inside байна of уу? Энэ us. зүгээр нэг харагдах амьдралын хэм маяг биш шүү. Let's go to 1 Corinthians chapter 10. 1-р Коринтын 10-д очил та цөмөрөө. Then we take it from there after the break. За тэгээ бид нар цаашаа юу завсарлагын дараа үргэлжлүүлнэ. Because we want to build. Бид нар үнэхээр баригдаж босгох I don't come with a new message. Ooh, praise the Lord, new message. Тэгээс шинэ мессеж энэ төр ярмааргүй байна. We are building something Бид нар тодорхой зүйлийг барьж and we are байна, босгож pursuing байна. certain things. Тэгээ бүр тодорхой зүйлийг мөшгөж байна бид нар. When you have the seminars here without me, there are certain things we are pursuing. Тэгээ I'm sorry. When we have the seminars here, I'm not here, you here. Тэгээ бидний нөө сар тутмын семинарууд байдаг штэ. We are pursuing certain things. Тэн дээр ч гэсэн бид нар тодорхой зүйлийг мөшгөж When I'm байгаа here, штэ. it's not different. Би энд хурж ирлээ юу ч өөрчлөгдөхгүй. I am pursuing the same thing. Яг адилхан л нөгөө л нэг зүйлээ мөшгөж When байгаа. I go back home next Monday, За дараагийн нэг өдөр би харина. we will continue to pursue the same Тэгэхээр бид нар things. мөшгсөн хിവэрэл байна нөгөө зүйлээ. Because we have begun to understand certain things. Учир нь бид нар тодорхой зүйлсийг ойлгож эхэлсэн юм. And we will make that happen. Тэгээ бүр заавал тэр ингээ Amen. биелээ олох учиртай. Amen. So in 1 Corinthians chapter 10, За 1-р Коринт 10 verse 1,
Нэгдүгээр ишлэл. Moreover, brethren, I do not want you to be unaware that all our fathers were under the cloud, all passed through the sea. Та нар дараах зүйлийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Ах トゥ нараа бидний эцгүүд бүгд үүлэн магнан дор байж бүгд тэнгисийг гатлан гарч. So as Paul is talking about the race, За, Паул одоо уралдааны замын тухай ярьж байхдаа